өнөөдөр яг цэвэр холбогчгүйгээр бишрэл металлыг тоглолтыг эхлүүлж байна. Эхний довтлогоо металлыгээр бас их төр ер нь маргахтай овшраануудын нэг. Маргад Доннизэн шийдэлтний амжилтаа болсон. Тоглолтын нээлтийн оног Маргад багтаа авчирч байна. Ер нь Харис нэгтэр өнөөдөр түүний хамгаалж тоглоно. Харис 3 онооны шийдэлтний амжилтаа болсон. Үндэсний нээлтийн эхний оноогоо Jordan Harris багтаа авчирч дээдсэн довтлогоо эхэлж байна. Харис орж ирээд шууд явуулсан 2 драасан шийдэлцээгээрх дунсан. Энэ залуу бол оролттой. Шатаад өгсөн дөлгөөн будагтай албагийн голгосон. За Харис өсөн ихний 4 минутын сэгсэн мөнгө төргөө хангалттай дамжуулт нь ирсэн энэ шийдэлтийг ирэхдээ 3 онооны шийдэлтний амжилтаа боллоо. Мөнгөчдөр. Бомб гэхдээ Эпст үлдсэндээ үлзий өршөлт 45 драас суул шийдсэн 3 онооны шийдэл байна тавсан. За дамжуултын удаа золж ургал дээр ирсэн хамгаалагч хоцорцоо ийм том зэг юу зүгээр орхих уу? Оруулж чадсан Стивенс 2 хамгаалагч давхар ирж голоор маргаж үсээд гүйсэн цагирган дээрээс хөвгөн их чинь явлаа. Гоёсон ч гэсэн оноомж чадсангүй. Харрисын дамжуулт үлзий оршилт дээр ирсэн Мемар сүрэнгийн үлзий орших 3 оноо багтаа авчирлаа. Золж аргалын эсрэг. За тийм амархан бол шахахгүй шүү. Туршлагатай тоглогч. Хүнд байдлаас шийдсэн шийдэлтний амжилтаа болсон. Мөнчдөр 2-1 авч Гарден дамжуулт ирсэн гоё дамжуулсан 3 онооны шийдэлтийг амжилттай болголоо. Золж аргал 3 оноо багтаа авчирлаа. Өөрөө буцаж завшуу олж давхгоогоо төвсгж байна. Харис урагшаа бөмбөг салгаад ороод ирсэн алхамтаа томруулаад оноо авч чадсан. Боллоо. Маргад иргсэн Доннизэн довтлогоо амжилттай болсон. Багийн 15 тоноо. Доошо давуулж гисэн дөлгөөн будагтай байд суларцсан гэтээ давхгоо гаалцсан ч өөрөө хоёр дахь боломжоор нэмэгдчихлээ. Маргад хамгаалт маш сайн болж байна. Хүнд байдалд орсон Стивенс хөөргсөн довтлогоо амжилттай. Багийн 17 тоноо. Бүрхиймэн шатаад өгсөн. Стивенсийн довтлогоо амжилт өөр авсан. Стивенс хатууд уулсан довтлогоо амжилттай болсон. За дамжуулт өгөх орон зай үүсэхгүй ган эрдэнэ маш гоё дамжуултыг гаргасан. Мөн 2 хотын зай шийдэлтэн амжилттай. За Эпсийн энэ бөмбөгүүд дээр гар буулгаад салгаад авчлаа урагшаа урдан довтлогоо гарч ирсэн. Инх тэмүүлэн дэрчгээр өөрөө дайрсан 2 оноо авч чадсан. Боломж байсангүй. Маргад суул шийдэлцээ гарахгүй байгаа. Маргад энэ удаад суул шийдэлтэйч оноо чадлаа. Зөрөөд мөх төвшин. За хамгаалагчаа бие үчээр илүүргээд өөртөө зай гарсан. Даваад орчин мөх төвшин. Тэр доор нь хариу өгнө гэсэн. Гарахгүй гараад ирж байна. Гард нь өөрөө шийдсэн шийдэлний амжилттай боллоо. Одоо хувийн ур чадвараар. За энэ удаар маш гоё үйлдвэр явцсан сая. За бөмбөгүслэн дээр мөнчөдөр маргатын хамгаалагч найдвартай 5 секунд тоглохонд Маргад 2 тоглогчийн голоос довтлогоо амжилттай болсон. Амар гоё үйл ажиллагаа аваа маргад. Харис эсрэг маргад хөлтөр ажилласан дамжуултыг үлдээж байгаа байна. Цэлүүсрэн дундын зашилт амжилттай. Дүлгөөн дээрг явсан гоё иргсэндээ довтлогоо амжилттай болсон. Багийн 44 дахь оноо хувийн 9 дахь оноо олж байгаа юм байна. Завталтаар хонжороо цэлүүсрэнд үлдээсэн дундын зашилт амжилттай болсон. Нэцгэрээс зүүндээ яваад орсон гоё дамжуултыг голд үлдээсэн Ижисүү довтлогоогоо зөвхөн хангаж чадлаа. Эпс цэлүүсрэн бөмбөгийн талбайд үлдээсэн мөнхчөдөр суул шийдсэн. Насанбатын мөнхчөдөр үзэгчтэй багийн Үлзий орших хамаа шийдсэн 3 онооны шийдэлтний амжилттай боллоо. Үлзий орших онооны харьцаа ойртгүй заслаавсан Үлзий. Золж аргал 3 онооны шийдэлтний амжилттай боллоо. Завцгаа дамжуулт инх хамар дээр ирсэн инх хамар 3 онооны шийдэлтний амжилттай. Дээрээс нь явсан бөмбөг. Цагирганд орсонгүй буцаа шалдаад өгсөн энэ тайраа оноо авч байна. Маргад 2 оноо авсан. Жордан Харис. Дээрэж явсан довтлогоо амжилттай болсон. Сөрүүний хаалт хийж байгаа. Бен Стивенс баруундаас тав 20 голоор нам золтоор орж ирсэн. Их хэцүү удаа шийдсэн. Зоож сүрэнгийн маргад тоглолт дууссан юм ба. Урагшаа саруул эрдэнэ гарч ирсэн. Үлзий өрших гаргасан. Суувсуул Мегмар сүрэнгийн үлзий өрших зөрөөд нийтаад маш том довтлогоо эхлүүлсэндээ буцаагаад Стивенс татгуулсан. Стивенс зайнуудаа маш гоё алхамтыг хийсэн. Дараас орж инхтөр орж ирээд маргадад үлдээсэн. Маргад 45 дээрээс шийдэлт амжилттай болсон нэмээд надаас салгаж байна. Чингүүд дээрэж явсан. Инхтөр довтлогоо амжилттай болсон. 5 онооны зөрүү. За ингээд 2-2 тоглолтын үндсэн цаг
63-57-гийн харьцаатай өндөрч байгаа үзэгчтэй. SCF-г улирлын ээлжид хожлоо байгуул чадлаа. Тэдний хувьд улирлыг 11 хожил 8 хожигдолтойгоор үргэлжлүүлэхээр болсон бол Бишрэл Металлургийн хувьд 4 дараалан ядаг ламслаа. Улирлыг 6 хожил 12 хожигдолтой гэсэн үзүүлэлтээр үргэлжлүүлэхээр боллоо.